За сайн байцгаана уу манайхаа. За ингээд Дархан аймагт аялал жуулчлалын програмтай болсон байна. Тэгээд тэрний талаар бас товчхон бөгөөд тодорхой мэдээлэл өгөхээр ингээд манад хүрэлцэн ирсэн байна. За тэрний талаар мэдээлэл өгөөч. За тэгээ Дархан аймаг Дархан цэг хай намаа цэг юм гээд аялал жуулчлалын нэгдсэн платформтой болсон байгаа. Энэ нь болохоор аяллаа үйлчлэгээ эрхэлж байгаа бүх аж ахуй нэгж иргэний бүх үйлчлэгээ бүтээгдэхүүнийг байршуулсан гэсэн үг. Тэгээд одоо илүү танаа одоо газрын хувьд болохоор илүү нөгөө үндэсний зоогтойгоо илүү холбож үйлчлэгээ гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь яг бид нар аялал жуулчлалын үйлчлэгийг эрхлэхдээ зөвхөн нэг гэрт очиод хонуулаад гаргадаг биш, айл болох нүүдэлчин дээр соёлуудаа танилцуулах, зан заншлаа танилцуулах, өв соёлоо таниулах. За жишээлбэл бид нар сая энэ гэрээр ийшээгээ яваад үзэхэд нөгөө шашны бөөг мөргөлийн өргөө байна тий. Тэгэхээр бид нар бол бөөг мөргөлийн зан заншлтайгаа холбох гэдэг энэ талд нь илүү хөгжүүлж байгаа систем байна. Тэгээд Дархан аймгийн одоо аялал жуулчлалын үйлчлэгээ эрхлэхийг хүсэж байгаа, зорж байгаа мөн соёлын биет болон биет ус үеийг төвөнд илрүүлж байгаа бүх хүмүүс энэ платформонд орох боломжтой. Тэгэхээр та бүхэн энэ хай намаа цэг мэн гээд пэйж рүү өөрсдийнхөө мэдээллийг явуулаад ингээд оруулах боломжтой. За таны хувьд болохоор илүү одоо зоог талдаа Монгол зоог үйлчлэгээ Монгол зоог, Монгол өв соёл талдаа илүү сонирхолтой тийм бичлэгүүд контентууд хийдэг. Ялангуяа энэ одоо Монгол зоог, Монгол үдээ шүүстэй сайхан хуухалсан өвчүүд толгой энэ бүгдийг сайхан зооглох гээд бас өв соёлоо харах гээд тэгээ манад хажуугаар ингээд бөө мөргөл байж идэг. Тийм байна. Тийм ах маань зайран хүн байгаа. Тэгээд би энэ хүүхдийн тоглоомууд их байрлуулдаг байхгүй. Ягаад гэвэл энэ бол гэр бүлэрээ ирэхэд тохиромжтой. Аав ээж нь сайхан зоогоо барай суудаг. Ах эх чинь сайхан волейбол янз бүрийн тоглодог. Тэ хүүхдүүд нь гадуур тоглох тоглоомууд гэдэг ингээд гэр бүлийн юм хүрээлэн бий болох гэж зорж яваа. Ерөнхийдөө энэ хүрээлэнгээ тэгээд дээр нь Монголын өв соёлыг маш ингээд оруулж эндээ шингээж тийм олон хүүхдүүдэд хойш үедээ таниулах зорилготой. Тэгэхээр сайхан үйлчлэгээ. Аймгаар сая тойрлоо. Тэгээд тойроо явхад бол малчны кемп, гест хаус маягаар ингээд ажиллуулж эхлэхэд жуулчаан хадаадын дотоодын жуулчаан авах гээд хүмүүс явж юу яаж юм л та. Тэгээд яг нөө маркетингаа яаж хийх вэ гэдэг дээр ер нь нэлээд одоо сонирхож асууж байгаа байхгүй юу. Тэгээ эхлээд бид нар ядаж дотоодынхаа юунуудад жуулчдад үйлчлэгээ үзүүлдэг болмоор байна. Бид яаж маркетингаа хийх вэ гэдэг. Тэгээ би бол таны маркетингийн юуг бол нэлээд сайн хийж чаддаг гэж бодож байна. Та яг маркетинг талаас нь одоо малчны кемп, гест хаусаар ажиллаж байгаа хүмүүс зөвлөгөө өгөөгөл ямар зөвлөгөө өгөх вэ? Яг ер нь хуучныгаа сайхан өв соёлыг хүмүүсийн мэддэг тэр хуучны сайхан юмнуудыг л гоё гаргаж харуулж ирэх хүмүүст илүү ойрхон бууж ярих байх л та. Тэгвэл илүү урд нь таних болов гэж бодож байна. Минийхээр бол тийм байдэн шүү дээ. Одоо хуучны аав ээжийн одоо бидний бага байсан насны тэр дурсамжууд дээр тулгуурлаж би бас их ажилладаг. Тэгээд тэрийг бас хүмүүстийг харуулвал сонирхлын татаад те. Тэгээд явах бол илүү тэгээ стори маягаар те зүгээр ерөөсөө нөгөө энгийн те амьдралд орох. Яг амьдралд орхон хит одоо зохиомл биш маягаар одоо өнөөдөр жишээлбэл дөрөв хашуутай мал өрхрөө өглөө ингээд салаа ч гэдэг юм уу тий. Одоо малчны кемпүүдэд бол асар их боломжууд байгаа шүү дээ. Сүүгээ яаж хөрвүүлж байгаа тухай стори даа байна шүү дээ. Таны маркетингийг харахад бол тий яг нөгөө тодорхой сүү гэдэг чинь ерөөсө ганцхан сүү гарч ирээд одоо янз янзын болдог сүү гэхэд чинь тэр сайхан Монголын үйл өмжлөг одоо сүүг одоо хийсээр хагаад ингээд боловсруулсаар хагаад арх болгочихж байгаа байхгүй. Шал эсрэг юм болгочихж байгаа байхгүй. Тэр тийм юм хүртэл ингээд гоё хийж харуулад явах боломжтой байгаа байхгүй тий. Зүгээр сүү байжсэн арх болж ирэх гэж байгаа байхгүй. Энэ бол Монголд л байдаг. За тэгээ энэ одоо Дархан хотод ерөнхийдөө орон даяар ийм одоо сүлжээ үүсэж байгаа юм шиг тий. Одоо мэдээлэл түгээдэг. Тэгээ гадаадаас тэр Монгол орон дотроос хойш үзэж харах боломжтой. За энд орсноор бүх төрлийн одоо мэдээлэл нэг цогцуулаад байж байгаа юм биш тийм үү? Энэ одоо бүтээгдэхүүн үйлчлэгээ гаргаж байгаа хүмүүстэй шууд холбож байгаа манай платформ. Өөрөөр хэлбэл одоо шууд хонгор сумаас ч юм уу эдний хоолыг захиалах боломжтой болсон гэсэн үг. Тэгээ захиалангууд тань руу notification ирж байгаа. Ийм хоолны захиалга ирлээ авах уу? Эсвэл энэ нөгөө амрах захиалга өгнө гэсэн үг шүү дээ. Тэгээд танад ингээ 2 хоньё гэж захиалга өгнө. Гадаа дотоодоос бас явах уу? Шо гадны жуулчтай жуулчд бүх орны хил дээр тавьсан. Тэгэнгүүтээ таны илүү захиалга өнгө шууд юу авахгүй. Танаас заавал аппров зөвшөөрөл авч байгаа. Тэгээ зөвшөөрсөн тохиолдолд нөгөө дотор хоног нь хэр гэрэн суул байх юм бол та зөвшөөрнө шүү дээ. Эсвэл хоол гарах боломжтой тийм. Тэгээд зөвшөөрчингүүд нөгөө хүн төлбөрөө төлөх хэсэг нь гараад ирж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд төлбөрөө төлөхөөр таны данс руу шууд орж байгаа гэсэн үг.
Тийм ээ. Нэг үгээр бол ерөөсө онлайнаар тий очих газраа ингээ шууд харч болдог. Тийм л програм. Захиалаад шууд өөрийнхөө нөгөө юу төлбөр тооцоогоо игээ захиалаад одоо тантай холбогдлохгүйгээр та манайх уурчил таныг сурчилж яах гэсэн үг шүү дээ тийм. Зөв. Тэгээ манайх энэ програмд нь одоо 5 сараас бүртгүүлсэн орцсон байгаа. Тэгэхээр та бүхэн маань энэ линкээр ороод бас тодорхой мэдээлэл аваад бас үзэж харж болох нь шүү. За танд их баярлалаа. За баярлалаа.